Нүд үнэнч чих худалч нэвтрүүлэг эх орондоо хүрэлцэн ирээд байна. Аливаа нэг зүйлийн харагдах бүхэн үнэн байдаг. Нүдээр харсан бүхэн үнэн байдаг. Энэ болгоныг энэ нэвтрүүлгийнхаа сэдвт хөндөж, энэ болгоныг үзэгч олондоо таниулан мэдрүүлэхээр энэхүү нэвтрүүлгийг эхэлж үедээ том баяртай байна. Учир юу гэвэл энэ нэвтрүүлгийн мөн чанар нь тухайн улс орон, тухайн миний эх оронд юу сайхан харагдаж байна, юу засмаар байна, юуг бид 21-р зуунд илэрхийлэл болгон ард түмэндээ таниулмаар байна гэдгийг л нүд үнэнч чих худалч нэвтрүүлгээр тодтогхон харуулж байгаа байлээ. Ингээд улс орон болгоны танин мэдхүйг, улс орон болгоны тэр нийгэмдээ үйлчилж байгаа үйлчлэгээ болгоныг нь эрхэм үзэгчдэд үзүүлж, тэндээс сэрэмжлүүлэх зүйл байна, зөвлөгөө өгөх зүйл байна, зөвлөгөө авах зүйл байна, танин мэдхүй тэнд наандаж ихэтэл нийтийн унаан дээр, наандаж ихэд зам харилцаан дээр, наандаж ихэд хүний ёс суртахуун, хууль эрх зүй, тухайн орны хууль эрх зүй хүндээ яаж үйлчилдэг, эннийхээ үр дүнд хүн яаж эрх үүргээ мэддгийг гэдэг тал дээр нь энэхүү нэвтрүүлгийн ноён нуруу тогтож байгаамаа эрхэм үзэгчтэй. Ингээд нүд үнэнч чих худалч нэвтрүүлгийнхаа эрхэм зочин болгоныг танин мэдхүйтэй уулзуулж, танин мэдхүйгээр таниулж байгаадаа чин сэтгэлээсээ баяртай байна. Энэ удаа нүд үнэнч чих худалч нэвтрүүлэг хар хүнцэг нэвтрүүлэг Бүгд найрамд Солонгос улсын Сөүл хотоос, Солонгос улсын олон хотоос олон сайхан танин мэдхүйг, олон сайхан хар хүнцгийг түгээж байгаа билээ. Үүний дундаас энэ удаа бид метро, нийтийн унаа, одоо гудамжны хэмээх үүргийн 8-ачдын аж амьдрал, үүргийн 8-ачд чухам юу хийж өөрийнхөө амьдрал ямар их бүтээн байгуулалтыг эннийхээ жишгээр улс эх орондоо ямар их нэмэр болж байгааг л харуулах гэж бид танин мэдхүйг хийж байгаа билээ. Орон болгонд явсаар орон болгоны сайхан болгоныг сууршуулсаар олон орон болгоны үзэж харах зүйлийг эндээс бид нэр юуг авч болох юм, юуг одоо харж мэдэж үлгэрлэхийн гэдэг талаас нь бид нар нэвтрүүлгүүдээ хийдэг лээ. Хар хүнцэг ертөнцийн сайхныг л харуулдаг. Хар хүнцэг ертөнцийн сонин болгоныг л харуулдаг. Чухам тухайн хүн чухам юуг нь харахыг хүсэж байгаа юм. Ямар зүйлийг харж өөртөө болон өрөөлд сууршуулах юм. Эх орондоо юуг нь харж эн чинь ер нь ийм л юм байна штэ. Энийг л манайхан одоо сууршуулчихасаа гэдэг. Харин хаа очиж манайхан одоо явсан газар болгоноос сонин сайхныг мэдэл явсан цас орсон ч үгүй энийг энэ цасаа энэгээр ингээд авчих юмсан. Салхи болсон ч тоос шороогоо энэгээр ингээд сороод авчих юмсан. Ерөөсөө явсан газар болгондоо харж үзснээ түгээж байгаа. Энэ Монгол хүний нөгөө ургалж бодол, Монгол хүний сэрхий сэрж гин. Сэрхий сэрж гин гэхээр яах ёстой юм гэхээр бид нэр эх орон ямар их хэрэгтэй юм. Эх орноо бид нэр алдчихвал яах юм? Эх орноо хин нэг нь биднээс авчвал яах юм? Хин нэг нь аль хэзээ 8-алцсан байвал яах юм? Энэний төлөө бид нэр ямар хариуцлага тооцох юм? Бид нэр яах ёстой юм гэдэг оюуны ухамсар бидэнд суурьшсан байна эрхэм үзэгчтэй. Ийм учраас маш их баяртай байна. Миний хувьд бол үнэхээр их баяртай байна. Эх орондоо очих болгонд хүн болгон эх орныхоо төлөө одоо яах вэ гэж байна. Одоо яана гэж байна. Энэ жил да ялангуяа 2024 оны эхний хагас жил бол хүмүүсийг бүр сэрээхийн дээдээр сэрээдсэн байна. 2023 онд бол ерөөсөө хүмүүс бүгд сэрсэн байна. Бараг шахуу сэрсэн байна. Яагаад гэвэл эх орон маань алга болчихвол яах юм? Эх орны маань аваад явчихвал яах юм? Эх орны маань ерөөсөө үгүй хийчихвэл яах юм? Эх орны маань гэдэг ийм сэтгэл зүй хүмүүс тогтцсон.
Ерөөсөө ингийн төлөө одоо ингүүлэхгүй төлөө яах ёстой вэ гэдэг оюуны хатуу зогсон хатуу бодол, хатуу чанд хүсэл, хатуу чанд хамгаалах хүн болгоно төрсөн байна. Энэ л бидний эх орноо авч явах маш хурдан. Яагаад маш хурдан гэхээр монголчууд өөрснөө маш хурдан сэтгэвэтэй, урагш санаатай нэгэн сайхан удирдаад явчих юм бол аваад явчихдаг. Одоо жишээ нь та нар харалтаа тоглоом шоглоомор гэхэд Монголын мань авилгалынхан ямар хурдан аваад идчихвэ. Эднэр юунд нь ингээд маш хурдан сурчваа. Хинээс сурчваа. Хин заагаад өгчвөө. Хин ингээ эх орны минь худалдах, хин эх орны минь шулах аргыг анхдагч нь болчихвоо. Яг энэ адил маш хурдан хэмжээнд эх орн маань сүйдэх шахлаа. Одоо яг бид нэр сэрж байгаа учраас эх орноо алдахгүй. Одоо тэлж амьдрах ёстой. Энд бол алгын чинээхэн газар маш олон ерөөсөө мэдгүй тэнд ил хөл юм алга. Тэгэхэд миний эх оронд ил хөл юм маш их байна. Год маань ээж, хангаан маань ээж. Одоо тарж амьдрах. Би ч гэсэн одоо бас нэг хөдөө амьдрал юм уу гэсэн бодол төрж байна. А гэлээ гэхдээ нөгөө хотын хүн хөдөө ерөөсөө нэг одоо бүтэн жилээр одоо бүтэн жил байж үзээгүй болохоор бас мэдээж яах вэ гэдэг. А гэхдээ монгол хүний нөгөө өөрийнх нь монгол хүний цаад цус нь нүүдэлчин, цаад цус нь одоо байгальтайгаа ойрхон. Тэгэхээр бид нэр бол санаа зовох юм байхгүй. Ер нь хилийн чандаас ирсэн хүмүүс бас хөдөө рүү зарж гэн, хэдэн хонь аваад, хэдэн өхөр аваад ингээд сайхан амьдарчий гэж байна. Тэгээ хүмүүс ер нь эх орныхоо бүр дайшаа энэ бүр зах хязгаараар нь явбал бид нэр эх орноо хамгаалах маш том үндэслэл бий болж байна. Аймаг хотынхан гэгт чинь одоо тэр олон аймгийн засаг дарга нар эх орны өөрийнхөө газар нутгаа худалдаад хэдэн төгрөгнөөс өгчөөд хинэгчгүй алхаад хинэгчгүй шоронд уйлахчгүй байж байна. Энэ болгоныг сэрээж байгаа харин тэр хулгайчуудад бас баярлалаа. Бид нэр арай нэг номоо байсан юм байна. Одоо энэ луйвэрчд, энэ хулгайчд биднийг сэрээсэн учраас та бүхэн чин сэтгэлээсээ баярлалаа гэж бас хэлмээр байна. Яагаад гэвэл бидний сэрээгүй байсан. Бид нэр хайрлах юм хайрлахгүй байсан. Одоо бүх зүйлээ хайрладаг. Хумсын чинээ, толион чинээ газараа үлдэл бид нэр хайрлах ёстой. Одоо наад захын гэхэд төрийн албан байгууллагуудад ерөөсөө 80% нь ирлиц хорилоозууд байна гэж байгаа юм. Би энийг бол бүр хорилоц хүнээс бүр яг монгол хэлтэй хүнээс сонсчоод би одоо хүртэл эмзэглэж байгаа. Тэгэхээр төрийн байгууллагууд одоо Нямбатар ерөөсөө хотын захиргаа эхлээд цэвэрлэгээ хиймээр байна. Ажилчид дундаа ерөөсөө 5 үеийг хар. За тэр хүний зөв байсан, үнэн байсан байж магадгүй шүү. Ерөөсөө тэд нэр хотын захиргааг захирдаг гэж байгаа юм. Тэгвэл Нямбатар чи монгол хүн хотын захиргааг нэг цэвэрлээд яг эндээс л жишг бий болж магадгүй гэж би бас найдаж байна. Ингээд юм болгоноос энэ харийн болгоноос бид нэр эх орноо хамгаалах ёстой. Харийн болгонд очиод эх орондоо юу хэрэгтэй вэ? Юуг тусгаж авмаар байна? Харж үзэж тэрийгэ тань мэдгүй болгож явах хэрэгтэй. Бид нэр ерөөсөө дандаа л одоо лайв шууд хийдэг болчихж байна. Хинтэй ч юусэн холбогддог болчиход байна. Тийм учраас бид нэр яах ёстой юм? Ерөөсөө зогсож байгаа газараасаа, ерөөсөө шүү. Зогсож байгаа газараасаа бид нэр лайв хийгээд тань мэдхүйгээ түгээгээд тань мэдхүйгээ түгээгээд ингээд явах нь биднэрт ерөөсөө эх оронд минь хэрэгтэй болчихлоо. Гэхдээ эхлэлийг зөв хийж өнгөрөхийг бид нэр хянуур байх ёстой. Ингээд юм болгоны төлөө, юм болгонд санаа зовох ёстой. Эх орныхоо төлөө хүн бүр санаа зовж иж, хүн бүр сэтгэлээ чилээж иж эх орноо сайхан болгоно. Одоо бид нарт харин яг тийх цаг нь ирчээд байна. Хар хүнцэг нэвтрүүлэг та бүхэндээ энэ сайхан нэвтрүүлгүүдийг энэ боломжоор миний л бодлоор та бүхэндээ тань мэдгүй, хүн бүр тань мэдгүй
Миний орчлонгийн тань мэдгүй түгэж байгаадаа хатаа байна. Хар хүнцэг нэвтрүүлэг үргэлжилж байна. Эрхэм үзэгчдээ. Хаяа гэр бүл нь холч юм уу холдоод ингээд байх хугацаанд жоохон тиймэрхүү байдаг байх. Энэ сайхан номыг англи хэл дээр ном байгаа шүү. Тэгээд танд ажилд нь амжилт 되실 것이라고 생각이 됩니다. Би өөр аялмаа харуулахаас одоо зүйлүүдийг харуулахаас гадна гэж яалтчгүй тийшээ халчиад байгаа байхгүй. Янз бүрийн хоолны юм сайхан цаан байдаг. Бүгд найрамдах ятад ардуулсаас мэдчилж энерги нэгсэн. Зэт хаврас та бүхэндээ сонирхолтой гэж байна. Ипсик гожис. Say goodbye to this lovely lady. За ингээд ямар ч байсан банк руугаа ороод яг одоо бид бас Найрамд Солонгос улсын Сөүл хотоос мэндийг мэдэж байна. За ингээд би одоо яг авч идэх гэж байна гэхгүй. Би одоо яг аваад бодлол руугаа очих гэж байна. Тэгээд ирэх болгондоо эндээс авч иддэг. Маш гоё. Ер нь тэгээд хүн аливаа хоолыг идэхдээ маш одоо хүсэлтэйгээр маш их сонирхолтойгоор маш их баяртайгаар идэх нь тухайн хүн хоол болно. А дээр нь нэмээд тоогоочдоо заавал баярлалаа гэж хэлж байгаа. Баярлалаа. 감사합니다. гэдэг ингээд олон янзаар ингээд. За ингээд баямтыг
Хоёр. 야, 그냥 정하세요. 이채야, 저기 가자. 저기서 빨간. 네, Чавчанд юу явах тэр мэдээч хэрэг. Чавцаа сонгон харбуу дуу. За энэ бэлэн байдалд орсон. Төвчгдөр идсэн маш гоё. Яг газар дээр нь идчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр тухайн яг орны үндэснийх нь хоол нь ямар байх нь онцлогоор өөр. Энэ бол бүхэн хоол. Тэгэхдээ энэ чи халуун нарны идвэл бүр гоё. Хүүтнэр нь бас идвэл гоё. Ийм л юм байна да хоёр янзын. За энэ бол гоё. Дотроо ийм маш гоё юм нөгөө чихэрлэг. Халуун дээр нь идэхээр бүр маш гоё байдаг. Хүрцний дараа идэхэд бас л гоё. Гэхдээ халуун дээр бүр гоё. Яг л доторх нөгөө бурам нь маш их халуун учраас нөгөө идэхдээ хүн яг өөрийн гэсэн араншингаа гаргадаг гэхгүй дээ. Одоо юу гэдэг үлээдэг гээд ингээд өгөөд яа эстэнэр ингээд амруу ингээд халуун ийм бурам орж байгаа юм шиг ийм сонин гоё ингэж мэдрэгддэг. Энд бол би ихтэй дандаа ийм одоо юу ка одоо манайхаар одоо юу гин брэчтэй бурамтай дотроо бурамтай маш гоё үнэхээр гоё амттай ийм идэгэн. За энэ бол ингэж шууд гараад ирдэг. Энэ дотроо бурамтай үнэхээр гоё маш гоё бурамтай байдаг. Окей, thank you. За ийм гоё байна. За хоол бол тоглоом. Би тоглоом гэж хэлдэг. Талигч Эрдэнэхүү багштай би нэвтрүүлэг хийгээд одоо Эхэмта нэвтрүүлгийнхаа зочноор оруулж байгаа. Монгол багш нэвтрүүлгийнхаа зочноор оруулж байхад би хэлжсэн. Тэгэхэд бүр инээгээд юу гинэ мөгийг гэд ингэж хэлсэн. Тэгэхэд би хоол бол тоглоом. Ягаад гэвэл хоолоор маш гоё янз бүрийн ингээд бүтээгдэхүүн хийгээд янз бүрийн одоо хүний харах өнцгөөс нь хүний өөрийнх нь дур таашаал бүр талаас нь гээд ингээд төрөл бүрийн янз бүрийн хэлбэртэй болгож болно. Энэ бол хоол тоглоом. Энэ удаа бид сайхан дуугаар эхлүүлэе гэж бодож байна. Яг тэгвэл энэ өдөр энэ цаг яг аялал жуулчлалын нэг юм холбоо 408 завхас энэ аялал жуулчлал энэ мянган нэмээд залуусын гудамжаас эхэлж байгаа. Өнөөдрийн хувьд би өдөр шөнө орой гэсэн ийм сайхан яг мянган энэ аялал жуулчлалын орчны хорвоогийн энэ сайхан болгоныг би танилцуулъя. Ирэх үзэгчтэй та бүхэн харах үзэг нэвтрүүлэгтэй хамттай байгаарай.
My first song is Coldplay Scientist. Okay. This song is Oasis Wonder Where I Should Sing. За ингээд дуулах дууныхаа тухай ярьсан. Тэгээ одоо энэ дууг сонсъё хэлээ. This song is old pop. Today's gonna be the way, gonna get to the back to you. And by now you somehow is around, so you got to do. And I don't believe anybody is fears when I do. Now. Baby, the world is only around, so you're not around. I'm sure your heart is full with your mouth since you left today. And I don't believe anybody feels when I do about you now. And all the love we have to walk and winding. And all the light to watch it brighten. Tell all the man to sing that why I share with you what I don't know how. Because maybe you're gonna be one this me. And that's all. You're my wonder. Gonna be the way down I got to the track to you. And by now you somehow is what you're not to do. And I don't believe anybody's fears when I do about you now. And all your love, you like the way you're winding. And all you like the way you're winding. Don't have the anything that I share with you when I don't know how. Baby, you got me, and that's all. You're my You're gonna be one this man. You're gonna be one this man. Thank you. Welcome to Korea. I'll let your friend, and I see you like, oh, you know I want your love. Your love is saving for somebody like me. Come on now, follow my lead. I may be crazy, so might be say, boy, let's not talk too much. Pray on my waist, babe, put that body on me. Come on now, follow my lead. Ингээд гудамжны хэмээх энэ урлагийнхны энэ зүгээр сонирхогчдын хаанчаас аль оронд хичээсэн боломжтой. Ерөөсөө өөрөө дуртай дуугаа дуулаад одоо яг иймд байх энэ зогсох өнөөдрийн
одоо эрхийн нөхцөн. Хүн ерөөсөө яаж л амьдрах гэж байна. 6 дахь мэдрэхгүй юунд зарлагдаж байна. Юунд зориглогдож байна. Өөрийнх нь мэрэгжил юунд зориглогдож байна. Яг энэ орчин таниулж мэдүүлэх нь хамгийн чухал. Ингээ аль ч оронд ерөөсөө энэ одоо аяллаа нөхцөл зүгээр өөрийн ингээ сайхан дуугаа дуулаад шүлгээ уншаад бусдад сонирхуулаад эргээд тэр өөрийнхөө хөдөлмөрийн хөлсийг биш гойлох шин биш шүү дээ. Өөрийнхөө хөдөлмөрийн хөлсийг өөрийнхөө урлагийн мөн чанарыг ард түмэндээ таниулж байгаа нэгэн тань мэдгүй. Тэгэхээр аливаа нэг зүйл бол урлаг, уран сайхан хаанч байсан л ерөөсөө ард түмэндээ үйлчилж яах нь төмөн зүйтэй. Үүнийг ард түмэн нь хүлээн авч яах нь төмөн зүйтэй. Ийм учраас л энэ аялал гээч юмны нэгэн утга учир, аялал гээч юмны нэгэн мөн чанар яг эндээс хэлж байгаа юм. Угаасаа өнгөлөг ертөнцийн өөрөө угаасаа хорвогийн юм болгоныг танилцуулдаг. Тийм учраас энэ сайхан дууны хажуугаар бас яг хөө мэдээж аливаа нэг зүйл эсэргүүцэл, аливаа нэг зүйл одоо амьдралын шаардлагаар аль нэгэн зүйлийн одоо өгөгдөл авагдал явдаг л байх. Гэхдээ бүгд найрамдах Солонгос одоо улсын иргэд яадгүй хариуцлага маш зөв тодорхойлдог. Хариуцлага маш зөв тодорхойлохдоо нийгмээр хотлороо мөн түнчлэн яах ёстой гэхээр ерөөсөө л яг жагсаалын ямар дэг журам байна, ямар одоо нийгэмтэйгээ харьцаж гэнэ үү, ямар юмны төлөө одоо өөрснөө зүтгэж гэнэ. Энэ болон ерөөсөө тухайн одоо олныг хамарсан ярилцлага, олныг хамарсан одоо шаардлага ийм л юм байдаг. Тэгэхээр яг энэ удаа мэдээж аяллаа гудамж ч гэсэн олныг хамарсан зүйл энэ жагсаал явж байгаа гэж би ойлгож байна. Нэг бодлын эдний одоо ингээд хариуцлага тооцож байгаа үйл явдал нь хариуцлага буцаагаад нэгээд авдахдаа хамгийн чухал болчихж байгаа. Яагаад гэвэл нийгэм ерөөсө харагдахгүй болохгүй шүү дээ. Болохгүй юмыг харуулах гээд байна. Болохгүй юмыг сануулах гээд байна. Ерөөсө ард түмэнд энэ болохгүй байна гэдгийг хэлээд байна. Яг үүнийхээ хариуцлагыг яаж авдаггүй гэхээр нэгдсэн журмаар нэгэн одоо хэн юу хийгээд байгааг нь мэддэхгүй биш. Яг нэг журмаар нэг холбогдгоо нэг хариуцлагаар ард түмнийгээ хэлдэг. Энэ бол хамгийн чухал үйл ажиллагааны нэг гэж би бодож байна. Хамтлагийн нэвтрүүлэгтээ хамтаагаарай. Өнөөдөр сайхан зүйлүүд ерөөсөө үүргийн наймаа гэж юу байдгийг, аялалч ямар байдгийг яах ёстой. Ерөөсөө бүнгээ чамд чинь яаж орчлон хорвоод сайхан амьдрах их үүсвэрээ тавихын энэ тухайд би ярих юм байна. Эрхэм үзэгчдээ надтай хамтаагаарай. За ингээд энэ удаа өнөөдрийн аяллаараа эдийн цайгаа авах гэж. Тэгэхээр яг ийм энэ хоолыг одоо Chinese ресторанаас идэж байна. Мэдээж монголчууд бол махан дуртай.
Тэгээд порцийн та нар ажиглаараа дараа нь би ажиглана. Тэгээд энд бол ерөөсөө аль ч хоолн би өнөөдрийн хувьд бол яг хятад ресторанд ороод ирсэн. Хятад хоолны газар одоо солонгосоор бол шигдан гэдэг шүү дээ. Шигданд ороод ирсэн байж байна. Тэгээд энд одоо Мяндунда явж байгаа шүү дээ. Тэгээ Мяндунда яваад ерөөсөө баруун зүүнээсээ баруун гарт тийш эргээл энэ хятад хоол. Тэгээд энэ нь бол хямдхан бүр үнэхээр хямдхан ийм гоё хоолны газар байна. Тэгээд аливаа нэг хоол бол угаасаа нэгдүгüүрт байдаг. Яг гэвэл аяллаар явах гэж байгаа хүмүүс ерөөсөө анхных нь аяллынх нь анхны нэгдүгээрт юу ордог гэхээр хоол. Яагаад? Хоол идчихэж аяллаа үргэлжлүүлнэ. Тийм учраас хоолтой байж тэртээ тэр хөтөлбөр гараад ирчихнэ. Аяллаа хөтөлбөр бол ерөөсөө угаасаа гараад ирчихнэ шүү дээ. Тэгэнгүүт яах ёстой вэ? Хоол. Хоолн дотроо тухайн орны хоол, тухайн олон орны хоол ба ялангуяа эхлээд эх орныхоо өөрийнхөө хоолыг танилцуулах нь зүйтэй юм болов юм бэ. Яг тэгвэл миний эх оронд бол маш олон сайхан хоолой байдаг. Би нэг 2000 онд нэг солонгос хоолны телевизнийг бичсэн юм аа. Тэгээ яг тийм хүмүүстэй уулзчаад явсан чинь надад энд ингээд ажиллаад өгөөч гэж хахад би нэг өөр ажилтай байсан болохоор зөвшөөрч чадаагүй. Гэхдээ тэд нэр юу гэж хэлсэн гэхээр 10 жилийн дараа манай хоол дэлхийд гарна. Йоо, эсэнийг борченда гэд нэр тэгсэн чи 9 жилийн дараа хоол бэлэн болсон. Хоолоо дэлхийд таниулсан. Одоо ерөөсөө телевизийн үзэхдээ хоолны нэвтрүүлэг. Одоо манай хоол нэг хоолны нэвтрүүлэг гарахаар дургуйцаад байдаг шүү дээ. Гэхдээ тэднэрийнх нь контент нь өөр, маш өөр. Яг энэ контентыг бимүүдэн хийн. Гэхдээ аливаа нэг зүйлийг дуурайхтай биш миний сэтгэлийн гүн дотор багтжсэн нэг л зүйл. За ингээд хоолоо идэх гэж байна. Эдний нөгөө жасмин цай гэдэг маш гоё цай байдаг. Одоо хятадд очиход бол би ерөөсөө жасмин цайг мэдэх маш одоо уух маш дуртай. Тэгээд тийм эднийхээ ийм жасмин цай нь байж байна тийм. Эдний ингээд жасмин цай. Тэгээд жасмин цай бол маш гоё амттай байдаг. Тэгээд хаач утсан хятадд очиод жасмин цайг уухад маш гоё. Нөгөө гидс доторх гөрүүлцэх хөдөлгөөнийг бий болгодог. Нөгөө хоол шингээлтийг бий болгодог гэдэг маш олон итгэх чанар нь маш их байдаг гэж байна. Зя хоол. Ачир нь одоо панчан нь болохоор ерөөсөө шар манжин байж гэн. Энэ өөрийнх нь нөгөө нэг ногоогоор амталсан панчан. Зэнгэ бит бол маана маш их байна. Оо, nice. Гүр гоё. Нөгөө гоё юу яштай гурилна өргөн гурил. Би нэг гэрте хоол хүүхдүүдтэй хийж өгье. Манай хүүхдүүд ээжээсээ өөдгий. Ээжээ нөгөө нэг өргөн одоо юутай гурилтай шилээ хийгээд өгөөч ээ. Тэр гөм гоё шүү гэж. Би тэгээ хүүхдүүдтэй хийж өгье. Манай охин л аяг энэ хинда. За ингээд амтын үзье. Вау, стопой. Тэгээ хамгийн онцлог нь энэ Корея хоолны одоо контентуудыг яхаар ерөөсө хоолнуудаа өстой маш зөв одоо сурталчилдаг. Тэ? Хоолнуудаа маш зөв сурталчилдаг.
Тийм учраас яах ёстой гэхээр хоол гээч юм чинь угаасаа хүний хамгийн сайхан болгоны хоол гээч юм чинь хүний маш их уйтгаргуйг баяр жаргалыг бүхэнтэй хуваалцж яадаг шүү дээ. 아니 밥이 나올 거예요. 와우. Тэгээ үлдсэн цагт ингээд яг тэр нэвтрүүлгийг харахаар бүр хоол идмээр санагдаад байдаг. Тэгээ жинхэнэ сурталчилгаа гэж жоохон хэрэн дээр юу вэ гэдг нь харагддаг гэдэг ингээд түмэн янзын юм ингээд харагддаг шүү дээ. За ингээд би 4 төрлийн бүтээгдэхүүнийг ингээд одоо халбагдчихъя. Корей хоолнд бол банчаан маш ихтэй. Банчаан нэг бодлын нэг хоолны дур сонирхлыг бий болгоно, хоолыг их хомхоорч идэхгүй нөгөө яг өөртөө тааруулж идэнэ гэдэг ингээд маш их тийм өвөрмөц мөн чанартай юм шиг байна. Намхой хаагуурн төөрөд тойрол исэн бол доо энэ дээрээ одоо эндээс л орж идчихье да. Хой хоол. Бас нэг зүйл байдаг шүү дээ. Хоолыг тогоочд сайхнаар бахархаж хоолыг одоо хэлж явахгүй бол бас аймаар гэж ингэдэг шүү дээ. Тэр альва нэг зүйлийн нөгөө хүний сэтгэлийг татах үгийг хэлж байгаарай л гэсэн үг л дээ нэг ёсны. Хоол нэгэнт идчихэж байгаа юм чи яг хоолныхаа санаа бодлыг хэлж болно. А гэлэг ихтэй тэрийг ихэд хатуу биш. А өөрт нь дахиад мэдэгдэхээр тэгээ ер нь тогооч хүн хоолныхоо мөн өөрийн хийсэн хоолныхаа чанарыг юугаар мэддэггүй гэхээр нөгөө тавгныхаа үлдэгдлээр хоолны үлдэгдлээрээ мэддэг шүү дээ тий. Мөтгөн хоолны нэвтрүүлгээ дахин хийн. Маш их нэхэгдэж байгаа. Тэгээд хоол гэж юм чи ерөөсөө хамгийн нэгдүгээрт гэдгийг л ойлгуулна. Ойлгуулсаа байх юм байхгүй ерөөсөө хүн болгон мэдчихэж байгаа шүү дээ. Oh, nice. Энэ хараа. Oh, wow. Oh, энэ харалтай ийм гоё. Ёо, яста. Наа, сонгой хоолой.
хамгийн гол нь хүнд бас хоолыг хийхдээ маш сайхан сэтгэлтэй хийх ёстой. Мэдээж хэрэг тогооч нар тэгж л хийж байгаа л та. Гэлээ гэхдээ аливаа нэг хоолыг хийхдээ хүн аяг маш гоё бодож жаргалтай бодож миний хийх гэж байгаа хоолыг энэ хүн авах гэж байгаа шээ. Тийм учраас би маш гоё хийх ёстой гэсэн ийм бас өөрийн том бичигдээгүй хууль онолтой байх ёстой гэж би боддог. За энэ хооронд нь жасмин цайгаа уугаад байхад маш гоё. Хэдүүлээ чимээгүй тэнд нэг хэдэн залуучуудыг харах уу? Крейд залуучуудыг. Яагаад бас болохгүй тийм хамаагүй мэдээч хэрэг юу ядгүй шүү дээ. Хүмүүсийн зургийг одоо дураараа миний нутаг хамгийн онцлог нь эмэгтэй хүн рүү удаан харж болдгоо, хүүхдийн биеинд хүрч болдгоо, хүмүүсийг ингээд зөвшөөрлгүйгээр ингээд зургийг авч болдгоо гэдэг маш олон юм болохгүй хууль байдаг. Үнтэйгээ үйлчлэг шинээр нь хятад юм шиг байна. Бүгдээ хятадаар яриад байна. Баригчгүй байна. Ай, би ч эсрэгдэг хүн шүү дээ. Айчлаа гэдэг хүн. Ийм байна уу? Окей. 우리 거만 내려주세요. 우리 거만 내리면 돼. 자, 하루치는 듣고 이러세 지쇼. 한번 겹쳐 봐. 근데 걔네들 이제 관리사하고 건사하는 사람들 다 아래 있잖아. 혼자도 올라오는. За ингээд хоолоо идчихээд тэгээд оройхон болох нь тийм учраас энэ годомж нь үүргийн 8 ард түмний эд найрамдах солонгос улсын одоо ард түмний зөвхөн үүргийн 8 энэ годомжинд яаж явагддгийг гэдэг талаар мэдхэн харах өнцөг нэвтрүүлэг та бүхэндээ сонирхол болно. Бидэнтэй хамт байгаарай харах өнцөг нэвтрүүлэг.
내가 거기 들어가랬어. 뺐어, 이거 뺐잖아, 우리가. 너 들어가서 딱 하고 있어. 길지, 교무스. 거기서 오빠 자리야. За энэ бол ажил эхлэхэд бэлэн болчихсон гэсэн үг. Ерөөсөө тэр масло маргарин юм шиг байгаа юм. Маргарин хуураад бэлэн болсон бүтээгдэхүүнийг өөрчлөлтчтэй өгнө. Яа, 괜찮아요. You want whipped cream? Husband? Yeah. Oh, nice. I'm from France, sorry. France. Yeah, France. Ah, I'm Mongolian. Oh, cool. But I'm Turkish. Yes. 귀찮기도 해, 언니. Okay, this is my pictures. Okay, this one. Yes, this. Elle veut te prendre en photo comme ça? Tu as entendu? Okay? Okay. Yeah, thank you so much. За ингээд Францын иргэдээ тэгээд зурчин тэгээд хүннэр нь одоо нэгрийнхээ бактерийг авах гэж байна. Хой байна гэж мэдээж хэрэг хой орныг зориод ирсэн юм чи сайхан байгаа. Энэ хой хоол байна. Нэвтрүүлэг Наранд Солонгос улсын Сөүл хот дахь Мяндууны гудамж. Энэ Мяндууны гудамж нь залуусын гудамж гэсэн нэртэйгээр нэрлэгддэг. Гэхдээ энэ дан залуучууд биш. Ер нь хүний орчлонгийн хүн болгон энэ аяллаар ирж дуулчилж энэ Солонгост байгаа амьдарч байгаа хүмүүс бүгд ингээд ерөөсөө нөгөө тэрээр хийдэг катаваа пик катаваа гэдэг яг ингээд орж гарч ингэж явдаг энэ сайхан жуулчны гудамж байж байна. Тэгэхээр өнөөдрийн хувьд хар хөнцөг нэвтрүүлэг үүргийн 8 гудамжны хоол энэний талаар жоохон энэний талаар сэтгэлдээ та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодож байна. Аливаа нэг улс орнд гудамжны хоол, үүргийн хоол гэж байдаг. Манай Монголд бол мөн байдаг. Гэхдээ манай Монголын уур амьсгал, ширүүн уур амьсгал бас их
зохицоогүй гэж хүмүүс үздэг. Гэлээ гэхдээ бид нийгэмтэйгээ зохицохын тулд энэ хотоо өргөжүүлэхийн тулд аял жуулчлалаа нэмэгдүүлэхийн тулд яах ёстой вэ? Бид нэр цэвэрч байх ёстой. Бид нэр үүргийн 8-ыг худалдааг одоо дэмжиж явах ёстой. Монголд эрүүл ахуй мэргэжлийн хяналтынхан бол хэлдэг юм байна лээ. Удамжны хоолыг зөвхөн залуучууд идэж байна. Үгүй. Бид нэр хүртэл иддэг. Сайхан хоолыг идэж штэ. Гэхдээ ямар орчинд байх вүлээ гэдгийг. Энд бол мэдээж хэрэг зам тал байна. Яг түүндээ зогтсон. За хоёр талаар, дөрвөн талаар нь ингээд одоо худалдааны байрнууд ингээд хаагаад альва нэг салхинаас хол альва нэг салхийг урсгалын зөрүүлсэн ийм байдалтай. Тэгэхээр биднэрт одоо жишээ нь манай урцаагааны гудамж гэдэг чинь урцаагааны гудамжинд бол яг ингээд одоо үүргийн 8 байхаар нэг л боломжгүй. Яг гэвэл хоёр талд нь ийм хаалт үгүй ойрхон шүү дээ. Хаалт бүхий ийм өндөр байшин байдаггүй. Тийм учраас нөгөө ширүүн салхинд нөгөө болохгүй юм чинь ажээ нэг юм зүйл ингээд угаасаа хэцүү. Тэгэхээр тийм болохын тулд яах ёстой юм гэхээр энэ салхийг хаах, энэ нарыг хаах, энэ одоо борооноос ямар нэгэн байгалийн эрсдлээс хамгаалахын тулд худалдааны төвийг зохион байгуулалттай стратеги төлөвлөгөөтэй ингээд хийдэг. Ямар ч орн тийм шүү. Тэгэхээр энэ удаа бид нэр Солонгост энэ үүргийн 8 гэдэг бол үүргийн худалдаа гудамжны хоол энэ бол ерөөсөө аял жуулчлалын бүр ялангуяа хамгийн түрүүнд баримтлах зүйл. Хүн хотод дүүрэн, хотод цатгалан байж тэр аяллахын хөтөлбөртөө танилцсан. Хөтөлбөртөө танилцсан гэдэг чинь хоолоо идсэн учраас хөтөлбөртөө танилцж байгаа. Тэртээ дэргүй аялал жуулчлалын хөтөлбөр гараад ирчихсэн шүү дээ. Тэгээд хоол хамгийн чухал. За ингээд яг эндээс одоо баруун зүгээс маш их салхилж байна. Тийм учраас яах ёстой вэ гэгээд энэ хаалт, энэ өндөр байшингууд. Ингээд юм болгон нэг ийм зохицолгоотой юм болгон ингээд одоо ерөөсөө бүх юм зохицно гэдэг л энэ байдаг аа. Ингээд бид нэр үүргийн 8-ыг, үүргийн худалдааг, үүргийн хоолыг сонирхъя. Энд бол мянга түмэн хүн явж байгаа. 30 сая иргэнтэй. Энд бол хичнээн 7-8 сая иргэн байдаг гэсэн баха. Тэгэхээр иргэд энэгээр бол зарчиж байгаа. Тэрний нэг нь би зарчиж байгаа. Тэгээд хараханцыг нэвтрүүлэхдээ цуг байгаарай. Хүмүүжигчтэй юуны өмнө түүнээс гадна хэлийн чамдад суугаа. Одоо монголчууд танин мэдгүй хамтдаа түгээцээрээ сонин сайхныг дуулгаж байгаарай. Надтай хамт ярьж байгаарай. Өнөөдөр ихэд надтай Японоос яриад за мөгийгшээ та контентээ хийж гэнэ үү? Одоо ямар юм хийж гэнэ? Юу хийж гэнэ? Ингээ надад би бас ийшээ атчаа одоо явмаар байна. Би ийшээ дугаалмаар байна. Би ийшээ одоо аяллаар явмаар байна. Надад бас сэтгэлээрээ туслаарай гэдэг ингэж байна. Би туслана. Хаана юу байгааг хэлээрээ юу үзүүл зүгээр юм гэдгээрээ. Гэхдээ тухайн хүний өөрийнх нь бодол юу үзмээр байна. Зөвхөн миний бодлоор бол би бол өөрийнхөө үзсэн зүйлээр тийм юм байдаг, энд ийм юм байдаг. Дараа ийм юм үзэх чинь имийг чи үзээрэй гэдэг ингээд би тараач болно. Би өөрийнхөө одоо боломжоор шүү дээ. Ингээд хар үнцгийг нэвтрүүлэхдээ үргэлжийн мөнгөд хамт байгаарай. Хар хүнцгийг л хардгийг. Ингээд аян дотор аяа болоод ингээд явж байна. Маш гоё байна. Ер нь аливаа нэг зүйл сэтгэл сайхан байвал аялал, сэтгэл сайхан байвал хоол ундаа одоо цатгалан тэгээ хүн
сайхан өөрийнхөө энергиэрээ явж яадаг учраас ингээд юм болгоныг сайхнаар хар, юм болгоныг төсөөл, юм болгоныг өөдрөгөөр хар, юм болгонтой эвлэрч ингэж байх нь харах үнцгийн нэгэн харах үнцэг юм шиг. Тэгэхээр одоо яг миний баярлаад хүсээд яг хэлэх гэж байгаа гэдэг зорьсон үг маань одоо л биелж гэнэ гэж бодож байна. Яг гэвэл би гадаад хэргийн яаманда түүний дотроос гадаад сурталчилгаа хариуцсан мөн консулын албаа хүндээ аз хор номын дэлгүүрийн та бүхэндээ ингээд бичилсэн ийм цэнхэр дэлгэцээрээ баяр хүргэж байгаагүй. Яг гэвэл ажиллаа хийж явсаар хагаад өдий хүрсэн учраас өнөөдөр би зориод ирж байгаа юм шүү. Ингээд та бүхэндээ маш их баярлалдаг шүү. Энэ он жилийн уртад надтай хамт цагийн мөчөд хамт байж миний дэлхийгээр түүчээ болох түүчээд минь тус болж цагийн ямагт тусалдаг та бүхэндээ гадаад хэргийн яамны албаны та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалдаг шүү. Аливаа нэг зүйлийг сэтгэлээсээ сэтгэлээсээ илэрхийлэх ёстой. Энэхэн мөчийг би та бүхэндээ зориулж байгаа юм шүү. Баярлалаа. За баярлалаа. Мэргэжлийн их сайн сургагдж бэлтгэсэн хүмүүс байна гэж харагдаж байна. Таалагдлаа. Монголчууд бас их орчин үеийн улсууд юм байна гэж надад бодогдлоо. Тэгээд хэрвээ надад дахиад боломж олдох юм бол би энэ цэргийн шугамаараа юм уу иргэнийхээ журмаар бас ахиж имэйл санагдлаа. Яагаад гэвэл энэ Монголын агаар маш сайхан юм үнэр нь их тийм содон үнэртэй гэрлүүгээ одоо холбоо бариу Монголын тухай юу гэж одоо энэ сайхан мэдээг хүргэж байна. Гэр бүлийнхэнтэйгээ имэйлээр холбогдсон. Тэгээд Монгол явж ийн гэж хэлсэн. Тэгэхээр манай гэр бүлийнхэн Монголын талаар тийм үү ямар орон юм яадаг орон юм бэ гэж асууж байсан. Тэгээд би бол үнэхээр одоо хөдөө нутагт нь байсан. Тэгээд хөдөө нутаг нь үнэхээр сайхан юм байна. Зарим талаараа бас манай оронтой төстэй юм шиг санагдлаа. Тэгээд хүмүүс нь бас их тусархаг нөхөрсөг юм байна гэдгийг би хэлсэн. Тэгсэн чинь манай гэр бүлийнхэн бас энэ мэдээг сонсоод бас миний байгаа газрыг бас 오는데 말 타고 있었어요? 말 타고 말은 좀 위험해 보여가지고 한 번도 못 했어요. 오늘 뭐던지도 안 하고 있지. 머리가? 네, 오늘 말 타기 그 한다 해가지고 신청을 했어요. 한번 타보고 싶어가지고. 말 언제 웃음 말이야 나오거나 거의 haragdсан гэж байна. 감사합니다. 감사합니다. 짱게팅 빌릭 여기 네? 자가. 노래는 이 사람은 몽골 노래는 잘하는 사람들. 노래 가수 가수는 잘하는 사람들. 근데 우리는 TV 프로그램에서 선물 좀 준대요. 선물이라고 한다. 선물이요. 제 선물이요? 네. 감사합니다. 감사합니다. this come on. In 빌릭 이건 똑같은데. 네. 그 수응 스틸 사하메케. this juice. Water? Yes, okay. 물도 주스도 이거는 우유예요. 우유는데 몽골 사람들은 마음들은 똑같은데 생각하고 선물 주고 있었어요. Thank you. Баяцгаана уу эрхэм үзэгчдээ. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Австралийн тэнгэр өнөөдөртөө жоохон бүрэн хийвэн. Hey, thank you. 감사합니다.
жоохон түүцэн юм уу энэ одоо иргэнцрийн нэг цагтаасаа машин ирээд аваад явчихна гэж айх юм байхгүй. Энэ болгон ерөөсөө ямар ч айх нүцэл байхгүйгээр энэ их хөдөлмөрийг хийж өөрсдийнхөө амьдралыг дэвшүүлж байна. Тэгээ учраас монголчууд ч гэсэн яг ингэ ёстой угаасаа ийм гоё хийгээд энэ залуучууд байж тээ мундаг байгаа үү. Яаж энийг зохион байгуулсан бэ гэхээр хараад одоо би харуулъя. Энэ шат зам энэ замаа за энэ цахилгааны ингээд багшуулаад өгсөн. Цахилгааны багшуулаад өгсөн. А дээр нэмээд яах ёстой гэхээр энэ хүмүүсийн хувцсан дээр анхаардсан. За мөн бас нэг зүйлийг ингээд анзаарч байгаа. Энэ хараа та нар би түрүү ярьсан. Эргэн тойрон ерөөсөө энэ өндөр барилгууд маш өндөр барилгууд энэ өндөр барилгууд яаж юм гэхээр нөгөө салхийг хааж юм. Нөгөө их одоо утаа үнээр хандаж гэсэн энэ ч айл хоног ойлгож чаддаг байхгүй. Тэг албан ёсны хурцгааны дүүд байгаа учраас энийг ойлгож байна. Тэгэхээр энэ 400 800 гэсэн ингээд барилга барьсан өндөр барилга барьсан болохоор яах ёстой салхиа хааж байгаа. Манайд бол худалдааны төвд бол маш их одоо сайн эдгээр зүйлсийг хийдэг учраас нөгөө одоо хүмүүсийн иргэдийн салхинд яах юм бэ? Одоо тэгээ яах юм гэдэг ийм асуулт чинь асуухаас өөр арга байхгүй. За шонхочод энэ гурав яг нэг гэрүүлэн гурав байх шиг байна. Хүн нь бол юу шиг байна. За энэ банш за тийм учраас яг ястай гэхээр манай ийм үүргийн 8-ага бас нэгэн зохион байгуулалттай хийх ёстой. За тэндийнэ. За тэрийг болгоно. Тэгнэ. Ингэнэ тийм дураараа дурны байж болохгүй. Угаасаа эн чинь зохион байгуулалттай, стратеги бодлоготой, төлөвлөлттэй. Энэ одоо барилгуудын дунд яагаад худалдаанд одоо энэ үүргийн 8-ага байлгаж байгаа юм. Тэтгэх чинь бас яах ёстой. Учиртай утгатай болоод энийг хийж байгаа юм. За энэ гоё юмыг ингээд залуучууд хийж байгаа шүү дээ. Газар дээр нь ингээд одоо энэ за ингэнгүүтээ таглаа. Энэ нь цаг минуттай гараад ирнэ. Уран барилгачид, хоолны уран барилгачид. Вау. Chogi egg. Excuse me. This one egg. Egg. Үндгний. Ийм байхад. Тэгээд эргээд за ингээ тагилчаад 10 minutes. 10 minutes. Yeah. Оо, 10 минутын дараа гараад ирнэ. This one yogi. Chocolate. Cream. За ийм гоё юм гараад ирчихсэн. За энд юу хийгээд байна? Крем нөгөө өндгөө найруулж байна. Бас энэ чинь юу хийх юм бэ шүү? Ямар гоё юм нэрч байна.
За ингээд энэ бүтээгдэхүүн гараад ирж юм байна. Мэдээж жуулчид нэг сонирхож идэн, өрссөн нэг нь идэн, бүр албаар зорж ивсэн нэг нь идэнэ гэдэг ингээд идэхийн хувьд маш олон төр байгаа, зориулж байгаа. Энд бол чихэрлэг дахиад одоо найруулж байна. Мөнгө гайхалтай. За энэ бол үнэтэй маш гоё амттай. Маш гоё амттай юм. Тэгвэл за энэ хавчиг авчих. Энэ дээр нь эсдэг хавчиг байгаа юм. Excuse me, this cheese? Oh, jak юм байна. Гэсдэг байна. Wow, nice. Sarangit. За ийм гоё. За ингээ үүргийн 8-нд хоолныхаа хажуугаар бас янз бүрийн чи эх орноос сурталчилсан яг Солонгосынхан тийм ээ. Одоо бүтээгдэхүүнүүд бол энд юанууд байж гин. Юан гинэ вонууд байж гин. 50,000 10,000 тийм. Тэгээд дурсгалын сувенирүүд байж гин. За эндээс бол хувцас ингээд авчихна. Тэгээ энэ хүмүүсийг ажиглаад байхаар яг солонгосчууд бас зарим нь биш. Хятадууд байх шиг байгаа юм. Хайваныхан ингээд ажиллаж явах шиг байгаа юм. Сөүлийн продукт байна. Сөүлийн нэрийн хувцас байна. За энэ гар нэхмэл байна, гар ажиллагааны одоо сайхан сувенирүүд байж байна. Хэрэгтэй. Залуучууд хэрэгтэй. За энд бол ерөөсөө ингээд сөүл. За би нэг сөүлийг босгох. Сөүл. За Монголын. За энгийн N за мон энэ сэтгэн
Ингээд Монголиа гэдэг үг. За би ингээд Монгол хэмээх 6 үсгийг англиар бол 1 2 3 4 5 6 7 8 үсгийг бий болгочлоо. 이거를 반듯하게 해드릴까요? ингээд сонголтоо ингээд хийгээд өөрснөө үнэлгээгээ хийгээд явчихдаг. За би ингээд Монгол хэмээх 6 үсгийг бий болгочлоо. Ингээд залуусын залуусуудын багтуудаа залуусын байхгүй. Бас хүний орчлон одоо яг 21-р зуун хэн юугаа өмсөж яаж эдэлж хэрэглэх нь ерөөсөө тухайн хүний мөн чанар болсон, сонголт болсон. Хамгийн гол нь тэрийгээ ямар үед өмсөх үү, ямар стилээр хувцлах уу, энэ стил ямар учиртай билээ гэдгийг бол хүмүүс өөрөөсөө мэдчих ёстой. Мэдээч хэрэг одоо 21-р зуун гэдэг бол бидний танин мэдгүй бол маш их хөгжсөн үе шат. Энд бол сонголт маш их байдаг. Би яг эндээс бас хувцлахыг хүсдэг. Гоё, сайхан бас альва нэг хүний ирч хүчийг гаргаж байгаа юм шиг тийм надад сэтгэл төрүүлдэг. Тийм. За энэ бол энэ хувцсны хамгийн нандин чанар, нандин лого. Энэ логогоор бол хүмүүсийн орчлонгийн хорвогийн үзүүрийн үзэсгэлэнгийн энэ хувцсны мөн чанар, энэ хувцсны гоёо, энэ чанар хувцсны ирч хүчийг харуулж байгаа хамгийн гоё юм. Ихэмсэг бөгөөд хямсгар. Ихэмсэг бөгөөд хөөрхөн. Ийм хөөрхөн харагдаж байгаа юм. Хувцсны сонголтууд энэ бөмбөрөө. Залуучуудаа ийм гоё, өөрснөө гоё хувцсан. Одоо хувцлагч нар нь маш гоё. Дугийн сонсоод кафесэн ч гоё. Уртаас нь хараад ямар сонголтууд энэ цаг үед ноёлж чинь харъя гэдэг. Энэ тэгээд яг ажиглаж байхад хятадууд их ирж аваад энэ тайван бүр офтоор наваад энэ тэр худалдаа 8-нд хэрэгэлдэг байх л та. Үнэхээр happy. Гоё.
Зан гүмүдхэн нутаг буцах гэж байгаа учраас энэ хэвлэлээр бас үнхий стресстэй. Яагаад гэвэл бид нар маш их гоё эрхэм хувцсыг эндээс авдаг. Аливаа зүйл хамгийн гоё эрхэмсэг хандхад өөрөө бусдын хөдөлмөрөөрөө олсон хөлс бол эргээд хүнд эрхэмсэг болгоны бий болгодог лээ. Хар хүнцэг харснараа.